Зөөсөн байцгаана уу. За энэ өчигдөр мэндийг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай. Хатан зүгийн захим радио подкаст бар маш олон хүмүүс хүсэлт явуулж мөн одоо амьтны талаар бас миний хувьд бол өөрийн маань хобби, өөрийн маань одоо сонирхдаг хамгийн одоо хүмүүсийн хобби гэж байдаг штэ. Одоо юу гэдэг байнга одоо сонирхож явдаг зүйл нь бол амьтд байдаг. За би бол хүүхэд байгаасаа амьтан сонирхсан. Түүн дотроо хамгийн одоо олон одоо сонирхолтой юм бол үүн дотроо бид гэрийн тэжээгээр амьтдын талаар миний хувьд бол 30 гаруй жил ерөн судалж, тэжээж одоо хүртэл олон амьтдтай байдаг. Тэгэд хүмүүсээс ирүүлсэн асуултуудаас хамгийн гоё асуулт ирсэн нь энэ хөдөр буюу одоо заарт одоо буг гэж ярьдаг, мөн заарт гөрөөс гэж ярьдаг, хөдлийн заармаар гэж яриад байдаг. Энийн хөдөр гэдэг амьтдын талаар та нэг яриач гэсэн байна. За тэгээд би өөр нь хүүхэд байгаасаа ахуулаад тодорхой хэмжээнд судалсан судалгааны талаас гэдэг юм уу өөрийнхөө одоо тодорхой хэмжээ мэдж байгаа юм аа. Шууд энд шууд явж байгаа болохоор дуу одоо гайг байгаа гэж бодож байна. Тэгээ шууд ингээд яриа авчи. За энэ хөдөр гэдэг амьтны талаар хүмүүс аюух сонирхдог. Ерөнхийдөө бол хөдөр нь бугын овг салаад хороотны багт хамаардаг юм амьтан байдаг. Маш сонирхолтой зүстэй. Хүмүүс одоо зүсний талаар нь бол янз бүрээр л ярьдаг л та. За ерөнхийдөө бол байгалийн хөшиг буюу тухайн орчиндөө тогтцож чаддаг хамлаанд одоо зүстэй амьтан гэж хэлж болно. Тэгээ ер нь аюу сонирхолтой зүйл нь юу гэвэл хөдөр маань биеийн хэмжээ бол одоо нэг том биш. Нэг 95-аас 1 м урттай, өндөр нэг 60-аас 65 см өндөртэй ийм одоо гөрөөсний харахад бол энгийн мэдгүй харах бол гөрөөс. Гэхдээ түүний дээд уруулаас доошоо 7-аас 10 см урт хоёр соёотой байдгаар их сонин амьтан байгаа. Тэгэд энэ өвсөн хичээлтийн амьтны маань одоо гол хоол хичээл нь бол мэдээж одоо ургамлаас гадна өвлийн цагт гэдэг юм уу одоо ихэвчлэн хаг өвсөй хиддгээр онцлог ийм амьтан байдаг. За тэгээд бууга одоо анч сайн мэддэг байх. Буух ч юм уу бусад одоо бугын төрлийн амьтдаас нэг ялгарх зүйл нь зүстэй байдаг юм амьтан байдаг. Одоо зүс гэдэг зүйл ер нь ч юм уу хүмүүс их сонирхдаг. За дээрэс нь бидний яриад байгаа нь одоо хөдлийн заар буюу одоо энүүгээр их онцлог. Энээсээ болоод маш их ховордож байгаа ийм амьт юм шүү дээ. Тэгэд манад биш ус гадаад ч гэсэн маш их сонирхолтой яриад байдаг. Тийм ээ? Хөдөр нь одоо зомби амьтанч гэдэг юм уу, махчин амьтанч гэж ярьдаг. Манай Монголд болохоор их сонио ярианд байдаг тийм ээ. Одоо жишээ нь хөдөр гэдэг амьтан өөрөө төрч чаддаггүй. Одоо салаа модонд одоо завсаар өөрийгөө шахаж юмд төрдөг амьтанч гэдэг ч юм уу. Ингэж бас ярьдаг. Юм хууч ярианд байдаг. За мөн одоо хөдрийг агнахтаа дутуу одоо буудаж шахтуулсан үед ялхуу хүчиг тийм жасгийсэн юм зочир дуу гаргадаг учраас тэр дууг сонссон хүн бас айгүйх одоо зүрхэн зүсэгддэг ч гэдэг юм уу те дахиж агаар хийж чадхаа болдог ч гэдэг юм уу мөн одоо үр хүүхэд нь өөдөлт өвчин зовлонгоор ороодог ч гэдэг юм уу янз бүрээр л хөгшчүүлийг ярьсан яринуд байдаг. Тэгвэл ер нь энэ хөдөр гэдэг айдуу ер нь ямар учиртай юм гэдэг талаас нь хүмүүс их сонирхдаг тийм ээ. Ерөөсөө дэлхийд 10 хүн улсад байдаг энэ хөдөр гэдэг амьтны талаар өнөөдөр би бас та бүхэнд бас тодорхой хэмжээний мэдээлэл өгч байгаа даа. Баяртай. Тэгээ хөдөр ер нь нийтдээ нэг 7 төрлийн хөдөр гэдэг юм ш одоо заарт буг гэж яриад байгаа. 7 төрөл байдаг юм л дээ. За тэгээд анхуайн хөдөр гэж нэгтэн нэрлэдэг бол ойн хөдөр, айлпийн хөдөр, мөн одоо хар хөдөр, гямлаан хөдөр, кашмирийн хөдөр, мөн сибирийн хөдөр гэсэн ийм 7 төрлөөр яригддаг юм байна. За манай хоронд байдаг хөдөр маань болохоор энэ сибирийн хөдрийн одоо нэг төрөл. Яг сибирийн одоо хөдрөл гэсэн үг л дээ. Тэгээд энэ хөдрийг одоо ер нь цаарт энэ булчирхай агаар нь бол хулгайн ангаас одоо альч улсад одоо хамгийн их энийг хамгаалах гэж оролдлого хийдэг. Хамгийн одоо сонирхолтой юм байдаг юм байна. За тэгээд түрүүний ярьжсэн хууч яриануудтай холбогдуулаад бүгдээр бас сонирхолтой байдлаар нь ярилцалт. Энийг одоо 17 дугаар одоо 100-ны үеэс эхлээд хүмүүс их судалж үнэртэн
Мөн одоо тухайн тэр сонирхолтой бас соёогийн ч гэдэг юм уу одоо янз бүрийн хар домд ч гэдэг юм уу янз бүрийн ийм одоо бүхэл янз бүрийн одоо хэрэгжилж болох зүйлд хэрэгэлдэг байсан нь энэ амьтныг одоо маш ихээр устгах одоо үндэс нь болсон байдаг юм бэл. Тэгээд Сибирийн хөдөр нь болохоор зүүн хойд Азийн уулын хэсгүүдээр ойн хэсгүүдээр тархсан байдаг. Тэгээд мөн Сибирийн тайганд хамгийн түгээмэл байдаг энэ хөдрөөс одоо Монгол, Өвөр Монгол, Манжуур, Солонгосын хойг гэсэн газруудад байдгаар их сонин тархацтай амьд байна. За мэдээж хөдрийг Монголд бол одоо судалсан уу? Сайн судалсан хүмүүс байдаг юм уу гэсэн ийм яриануд хүртэл байдаг. Дэлхийд дээр бол одоо маш яг энэ хөдрийг дагаж судалсан 3 эрдэмтэн байдгийн нэг хүн нь монгол хүн байдагт сонирхолтой шүү. Тэгээд Монголын одоо Монгол улсын зөвлөх мал зүйч хөдөр судлалын доктор Дэлэг Нямгой гэж хүн одоо энэ хөдөр гэдэг амьтныг одоо манай монголоор бадган хөдөр гэж нэрлэдэг тийм ээ. Хөдрийг хамгийн сайн судалсан хүн гэж би бас дотроо боддог. Ер нь гадаадын судалсан эрдэмтдийн судалгаан дээрээс харж байсан ч гэсэн Монгол эрдэмтний судалсан энэ судалгааны хэлбэрүүд нь бол хамгийн сонирхол татгууц. Яг гэвэл тэр хүн өөрөө энийг төлөвлүүлээд өөрөө гардаад яг тэр тухайн газрууд дээр маш олон жилийг зарцуулж яг одоо энэ хөдрийн талаар маш илүү их мэдээлэл цуглуулсан байдаг. За тэгээд хөдөр гэдэг амьтныг одоо мэдээж эрийг нь юу гэдгийг бэ гэж хүн бүх асуух байх тийм ээ. За тэгэхээр эр хөдрийг гэрий гэж дууддаг бол эмэгчин одоо хөдрийг маань гэрийгчин гэж дуудана. Төлийг нь бол шовшоороо гэж нэрлэдэг байх юм тийм ээ. Тэгээ хөдөр бас нэг сонирхолтой зүй тогтолтой амьтны хувьд бол яг л адуутай адилхан гэдгийг одоо энэ манай монголч эрдэмтэн маш сайн судалж гаргаж ирсэн юм гэвэл өөрийн үр төлийг эр хөдөр гიშгдэггүй сүргээс тастаж хөөдөг. Ийм шин чанартай байдаг юм байна. Энэ нэгсэндээ бас тусаа маш сайн ингээд хамгаалж чаддаг ийм сайн амьтан байдаг юм байна гэж. Тэгээ ерөнхийдөө бол нэг 5-6 хөдөр нэг бүл болдог юм байна. Яг тэгэхээр мэдээж нөгөө тасарч явсан залуу хөдрүүд маань өөрсдөө цаашаа явж өөр одоо цусны хөдрүүдтэйгээ нийлж өөрсдөө бүлийг үүсгдэг юм байна гэсэн үг. Тэгээ мэдээж ороо нийлгийнх нь хувь дээр монголч эрдэмтний маань судалснаар бол одоо бусад гадаадын судлаач нар судлаад хөдөр ер нь хэдийн хугацаанд одоо хээлийн тээдэг юм байгаа. Хизээ одоо ингээд төлдөг юм бол гэдэг талаар одоо нэг тоймтой судалгаа гаргаагүй бол монголч эрдэмтний энийг маань Дэлэг Нямгой маань бүр сайн гаргаад ер нь энэ 11 одоо өвлийн ихэнх сар буюу гараад эхлэнгүүт л одоо эрүүд нь ингээд ороо ордог юм байна. Тэгээд тэр өөрийнхөө соёогоороо бас хоолоо тулалддаг юм байна. Маш сонирхолтой нь бас эвэргүй байдгаар их онцлог юм юм шүү дээ. Тэгээ ер нь тэр ороо мороо ороод ирэхээр эд шоолоод атгах эр бяраа үзүүлэх хамгийн хүчтэй чадaltaй нь одоо мэдээж гэрэгчин буюу охтуудаа хураадаг ч гэдэг юм уу. Ийм байдлаар одоо мэдээс хамгийн чадaltaй нь өөр төлөө үлдээдэг ийм амьт юм байна гэдгийг судалсан байдаг. За мэдээж энэ 11 сарын муу одоо 10 сарын сүүлээр орсон ороо нь одоо манайхнаар бол нэг за ойролцоогоор за нэг 4 сар 2 сараас хойш гэж ярьдаг юм уу. За ерөнхийдөө бол төлөлж эхэлнэ. За тэгэхэд мэдээж за энэ дээр би жоо алдаа гаргаж бодож уучлаарай. Яг гэвэл минийхэр бол нэг 2 сараас 4 сарын хооронд төлөлөх гэж олон эрдэмтдийн үгээс хэлж байгаа. За ер нь тэр үед одоо анхныхаа шовшоороо гэдэг төлөө гаргаж эхлэх юм байна л да. Тэгэд ер нь энэ дуу чимээнийхэн хувьд нь бол энэ ойн хамгаалагч буюу ойн одоо сэргийлэгч гэж нэрлэдэг юу гэвэл ямар нэгэн аюул тохиолдсон үед одоо энэ хөдөр гэдэг амьтныг авах одоо хамгийн нандин чанар нь юу гэдэг вэ? Түрүүн биелсэн байгалийн хөшиг гэдэг шиг те байгаль байгаа нөхцөл хэр барагтай хүнд харагдаад байдаггүй яг тухайн орчинд уусаж өнгөцсөн нь харагдчихад байгаа онцлогоос гадна маш тийм сонорч сэрэмжтэй амьд учраас ямар нэгэн аюул тохиолдсон үед одоо дуу чимээ гаргадаг нь тэр нэг часгийсэн ч гэдэг юм уу нэг сонин эсгэлсэн чимээ гаргахаар ойн бүх амьтад одоо ямар нэгэн аюул ирж байгааг бүгд урьдчилан мэдчих чаддаг. Тэгэхээр бүх амьтдад бас одоо сэргийлэхээс гадна
бусад амьтан шиг одоо хит их хэвтэж амархаасаа илүү зогсоогоороо ус унтах, ер нь унтж байгааг нь мэддэгддэггүй тийм их соргог юм амьтан байдаг юм байна. Тэгээ нэгсэндээ одоо амьтдын маань одоо ямар нэгэн аюулаас сэргийлдэг одоо байгалийн одоо нэгсэндээ би бол сэргийлэгч гэж яриад байгаа. Чимийг өгч бусад амьтнаа бас аюулаас аварч чаддгаарах сонин амьт юм бэл. За мэдээж за ер нь тэгээд би түрүүс хээлийн тал дээр бас нэг яас энэ дээр бас нэг мэдээлэл ороод ирлээ. За ер нь ихэрлэх магадaltaй юу гэсэн юмсантай ихэрлдэг бас яг тэгээд энэ нөгөө түрүүн бид нар хүмүүс ярьж байгаа салаа модонд өөрөө шахаж гаргадаггүй гэсэн асуултууд асууж байсан хүмүүс. Тэгэхээр энэ амьт маань яг тэр бол хууч яриа юм байна. Яг бодит юугээр бол юунаас болж тэгж одоо хээлтэйгээ байдаг ч юм уу ямар юм хавчрагдсан байдаггүй гэхээр одоо энэ амьтан маш соргог амьтан учраас ямар нэгэн аюул тохиолдох ч юм уу ямар нэгэн соргоод босготоо нөр дүүлээд гаргаагүй үедээ шууд өөрөө ингээ хомчдөг яг тэрүүгээрээ цухтаадаг учраас ямар нэгэн байдлаар тухайн үедээ нэг цухтаасан ч юм уу явж байгаа юмд хавчруулагдаад тэгээд шахагдаад ч юм уу гарсан байдлаас болсон байх магадaltaй гэж үздэг. Яг тэгвэл яг л ямаа гөрөөсөдтэй адилхан яг л одоо маш богино хугацаанд төлөлдөг амьт юм аа. Тэгээд энэ хууч ярианы хувьд бол энийг үүсгэж байгаа юм. Яг тэгвэл ерөөсөө л 4-5 минутын дотор л одоо маш хурдан төлөлдөг ийм амьт юм. За тэгэхээр хүмүүс модонд хавчуулагдаж төрдөг мөрдөг гэдэг энэ байдал бол одоо бусад хооронд бол байдаггүй юм байна. Тэгээ манай орны хувьд Сибирийн хөдөр маань тэгдэггүй яг л амьтантай адилхан одоо ямаа гөрөөстэй адилхан амархан төлөлдөг ийм амьт юм байна. Тэгээ жилдээ нэг л удаа шовшоороо төрүүлдэг. За ихэрлэх боломжтой гэж би түрүү хэлсэн. За ерөнхийдөө бол анх төрөхтэй шовшоороо маань 650-аас 700 орчим грамм жинтэй гардаг юм байна. Тэгээ жижигхэн муурын зулцах шиг л юм гардаг. Тэгээ муурын зулцах шиг тийм цоохор дуу зүстэй гэдэг нэг том болцсон муурын зулцах шиг тийм ээ. Тэгээ өнгө зүс нь бол муурын зулцах шиг тийм зүстэй тийм амьтанд өгөө гэж. Тэгээ ерөнхийдөө анх дүнгиж төрсэн шовшоороо маань төрөөд 4-5 хоног огт босож босхгүй хэвддэг. Тийм учраас өнгө зүс нь яг тэр байгалийн өнгө зүстэйгээ адилхан зарим тийм одоо цоохор одоо судал модалтай ч юм уу тиймэрхүү хэлбэр нь одоо байгальд өөрийнхөө нуун далдлах хэлбэрийг нь бүрдүүлж байдаг юм байна л та. За тэгээд мэдээж 5-6 хоноод тэгээ өхөл дээр тэнцснээ хойш одоо тэгээд ихийг дагаад явах нь тийм ээ. За мэдээж одоо ховордог болсон гол шалтгаан нь бол ерөөсөө л хөдрийн заар. Манай Монгол оронд одоо хөдөр маш олон байсан юм билээ шүү дээ. Одоо 1980 онд одоо Монгол улсад нэг 40 орчим мянган хөдөр байна гэсэн судалгаа гарч ирсэн байдаг юм байна. За тэгвэл одоо бол нэг 400 хүрэхэргүй хэмжээнд хүрсэн учраас энэ амьтныгаа бас хайрлах, хамгаалах хэрэгтэй болов уу гэж одоо бас бодож явах хэрэгтэй юм байна. Тэгээ хөдрийн цаар гэдэг зүйл нь бол ер нь эр хөдөрт байдаг. Энэ гоо сайхны болов уламжлалт ангаах унд өргөн хэрэгэлдэг. Мөн одоо Францын үнэтэй брэндүүдийн сүрчгүүдийн одоо гол түүхийн эд нь энэ хөдрийн заар байдаг нь одоо хар зах дээр бол маш их одоо ашигтай бараа бүтээгдэхүүн болдог учраас хулгайн анчид бол одоо маш ихээр агнадаг. За тэгээд Солонгос улсад одоо нэг хөдрийн заар гэдэг зүйлийг одоо унтуулад гэж авч болох аргачлалыг бол бас нэлээд туршиж тэр нь амжилттай болсон байдаг юм байлээ. Тэгэхээр одоо хөдрийг хэрэг өсгөн үржүүлдэг бол тухайн хөдрийг устгахгүйгээр алахгүйгээр одоо унтуулад одоо тухайн тэр заарыг аваад бас тодорхой хэмжээний худалдан борлуулах боломжтой байна гэдгийг солонгосчууд бас нээсэн байдаг. Тэгээ ерөнхийдөө хөдрийн заарнаас нь болоод альж улсад одоо энэ яалтчгүй эрүүдийн их түүж агнадаг учраас нэг төл гарахгүй байх одоо охтууд нь одоо өнчрөх ч гэдэг юм одоо нэгэсэндээ ир байхгүй учраас хөгшрөх ямар нэгэн байдлаар цаашаа одоо үр төлөвлөх боломжгүй байдаг байдлаасаа болж маш их устддаг юм байна. Тэрнээс нэг учиргүй махыг хэрэглээд ч гэдэг юм уу тэгээд идэг юм бол ховор идэг юм байна. За мэдээж одоо хамгийн чадaltaй эр хөдөр нь бол одоо өөрийнхөө сүргийг толгойлж явдаг. Мөн өөрийн эзэмшлэх газар өөрийнхөө орчин тойрныг тэмдэглэхдээ
энэ хүү өдрийн заараараа ашиглаж одоо үнрээр нь тэмдэг тавьж одоо эдгээр хүчтэй хэр чадaltaй сөрөг байна уу гэдгээ тэмдэглэж байдаг юм байна. За тэгээд ерөнхийдөө энэ хүдэр гэдэг амьтан бол улаан наманд орцсон одоо хятадууд пандагаа гэдэгтэй адилхан манай Монгол орцсон энэ амьтдыг бас их одоо хүүхдүүд залуучууд маань бас таньж мэдээд энэ амьтан хэр байх юм бол одоо сүүлийн үед бол ингээл ан харуул одоо хурдан бууны цэц шалгах гал машиныхаа хүчийг шалгах гэдэг шиг амьтныг алж устгахаас илүү амьтныг бас хайрлаж тухайн амьтныг бас орон нутгата байдаг амьтдыг бас мэддэг болгоосай гэд энэ ерөнхий амьтны танин мэдэх хүн болонгараа бид нэр Монгол оронд ховорцсон амьтдуудыг цоврал байдлаар оруулаад явж байгаамаа гэсэн. За мөн та их дэлгэрэнгүй сайхан мэдээллүүдийг бас мэддэг хүмүүс ахын бол миний энэ мэдээллийн доор сайхан бичээж бусдаа бас танилцуулаарай. Ерөнхийдөө өнөөдрийн бас бидний гол одоо зорилго нь бол одоо Монгол орны нэг ховорцсон амьтдыг хүүхэд залуучуудаа танилцуулах, өөрийнхөө бас тодорхой хэмжээний амьдралын хугацаанд судалж байсан судалгаан дээр тулгуурлаад өөрийнхөө сонирхдаг сэдв маань учраас өөрийнхөө мэдлэгийн хүрээнд энэ хүртэл мэдээллийг та бүхэнд өгсөндөө баяртай байна. За мөн манай одоо подкастын маань ивент итгэж бүтэн шууны амин өндөг брендийн маань хэрэглээрээ мөн одоо өөрийн чинь хамааралтай бидний ярьдаг сахарын болон хэрэг тулгаа өвчин мөн одоо хордоо болон хоргүй хавдрууд амьслын замын өвчнүүдийг эмчилгэх хамгийн одоо уламжлалт олон жилийн одоо юу гэдэг юм бэ олон жил уламжлагдаж ирсэн үр бүтээлтэй хамгийн ховор нандин шидэд бүтээгдэхүүн хэмээн нэрлэгдэг бүтэн шувныхаа амин өндгийг бас та бүхэн маань хэрэглээрэй гэж бас уриалах гэсэн. За тэгээд өнөөдрийн мэдээллийг маань сонссон бүх хүмүүстээ баярлалаа. За удахгүй дараагийнхаа сэдвээр мөн Монгол орны нэг ховорцсон бас нэг амьтныг та бүхэнтэй танилцуулаад явах болно. Ингээд 7 хоногт бид нар 2 амьтныг танилцуулаад явах юм байна. Тэгэхээр өнөөдөр бид та бүхэнд өдрийг танилцууллаа. За та нарын санал хүсэлт ирүүлснээр хамгийн олон санал хүсэлт ирүүлсэн амьтныг дараагийнхаа хэсгээр танилцуулах явах болно. За мөн миний хувьд бол би өрхийн аж ахуй эрхэлдэг, мөн түүн дотроо дахиад шууны аж ахуй фермийн эрчимцэн аж ахуйн чиглэлээр өөрөө ажилладаг, тэр чиглэлээр судалгаа хийдэг, судалдаг. Мөн одоо гэрийн тэжээвэр амьтан болох нохоо муур одоо өөрөө бас олон жил судалж байна. Тэгэхээр энэ талаас бас сонирхсан амьтдуудын талаар сонсхийг хүсвэл та бүхэн бас санал авчирээ. Тэгээ хамт өнөөдөр миний мэдээллийг сонссон бүх хүмүүстээ одоо та бүхэнд баярлалаа. Дараа уулзлаа. Түр баяртай.